За сайн байцгаана уу. За ингээд өнөөдөр босоод явдал орхон. Манай нэстэг дугаар эхлэх гэж байна. За тэгээд ном сонсож бай. Хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ энэ юм за бодийн сэтгэлийг төрүүлэхэд за буйныг хурааж хилэнцгийг намжилж буйныг аривтгах за гэх мэт юм үйлүүдийг хийх хэрэгтэй гэсэн тийм. За хүн дотоод сэтгэлийн хилэнц төтгөрөө намжлахгүйгээр хүний сэтгэлд бол одоо сэтгэлийн тэр эрдэмүүд одоо төрхөн хүч нь их суул байдаг гэсэн. За тэгээд буйныг хураахгүйгээр бас одоо тэр сэтгэлийн эрдэм төрхөн бас одоо их барцтай байдаг гэж. Тэгээ буйныг аривжуулах нь бас их чухал гэж. За тэгээд хилэнцгийг намжилж буйныг хурааж буйныг аривжуулах. За ийм үйлүүдийг одоо 7 гишүүн гэдэг зүйлээр хийсэн шүү дээ тийм ээ. 7 гишүүн гэдэг. Одоо мөргөл, дахил. За тэгээд намжлага, даван байсал, сануулн дурдах, сойрхол талбах, зориулга гэдэг. За ийм 7 зүйлээр одоо энэ буйныг одоо хурааж хилэнцгийг намжиж буйныг аривтгах. За ийм зүйлийг хийдэг байна гэж. За энийг хийж дуусчаад хамгийн сүүлд нь одоо зориулга нь явж байгаа тийм ээ. За хамгийн зориулга дотор бол нэг за энд бол нэг 4 янзын зориулга яваад байгаа. За хамгийн ихний зориулга бол эдгээр одоо буйныг үлдэж буйныг хурааж буйныг аривтгаж хилэнцээ намжилсан энэ үүний хүчээр тийм ээ. Ирээдүйд би одоо их болсон 6 жилийн хамаг амьтныг орчлонгийн зовлонгоос хөтлөж хамаг амьтныг одоо аштын амраа молон төрөж чадах тэр гайхамшигтай төгсгөөрсөн бурхны утгийг олох тухай гэж өөрийнхөө хураасан буйнаа тэгж зориулах хэрэгтэй гэж. За тэгээд буйныг одоо ингээд том зүйлээс нь бага руу зориулах хэрэгтэй гэж. Аливаа хороосон буйныг асар том зүйлээс бага руу ингэж одоо цуулж ингэж буйныг зориулах хэрэгтэй. За сая бол одоо том зүйл зориулж шүү дээ тийм ээ. За тэгэхээр жишээ татсан тийм одоо их болсон 6 жилийн хамаг амьтныг би одоо зовлонгоос гэтлэгийе гэж тийм. Тэгээ хамаг амьтны зовлонгоос гэтлэхийн тухайд би одоо төгсгөөрсөн бурхны утыг олё гэдэг энэ буйнаа тэгээ зориулчихад нэгсэнд би ирээдүйд хизээ одоо тэр төгсгөөрсөн бурхны утыг олно. Тэр хүртэл миний энэ буян бол одоо энэ буйныхаа өрийг бол эдлээд явах юмаа гэж. Яагаад тэгэхээр энэ бол нэг одоо далаад тусал ус хийсэнтэй ажилтна. Өөрийн одоо алган дээр би жижигхэн одоо жоохон усыг бид нэр далаараа хийчихтэй ажиллая гэж. За тэр алган дээр байгаа жоохон усыг далаараа хийхэд тэр далаа хязээ барагдана тэр хүртэл миний тэр далган дотроос хийсэн ус одоо барагдахгүйтэй ажил. Би одоо энэ хамаг амьтныг одоо аштын амралын төрөх төгсгөөрсөн бурхны утыг олох хүртэл олохдоо энэ буйныг чин сэтгэлээс зориулчих юм бол би хизээ бурхны утыг олон тэр хүртэл миний энэ хураасан буян барагдахгүй байх юм. Миний энэ хураасан буйны үр би одоо тэр хүртэл эдлээд явах юмаа гэж. За тэгээд зориулахгүй орхичих юм бол одоо буйныг бид нар зориулахгүй орхичвол энэ одоо харамсалтай байдаг байх юм тийм. Буйныг зориулахгүй орхичвол одоо салхинд өөрийн одоо хураасан хамаг мөнгө салхинд зүгээр сувсал тавьчих байгаатай ижлээ гэж тийм. Биднийсэн бодлоо юм бол маш тийм одоо элдв янзын одоо 80 гомоо сэтгэл гэдэг тэр 80 гомоо сэтгэлийн шуурганд бол биднийсэн сэтгэл өдөр болгон зохиогдож идэг учраас тэгэнгүүт одоо тэр буйнаа зориулахгүй зүгээр зөнд нь хайчих юм бол тэр муу сэтгэлийн асар их одоо хүчээр нөгөө хураасан буян маань маш их одоо шамшигдэж заримдаа хүчин суларч заримдаа бүр ингэж эндээс язраараач алга болох тийм аюул болдог гэж. Тийм болохоор одоо буйныг маш сайтар зориулах хэрэгтэй гэж. За тэгээд за энэ бол одоо ерөнхийд нь зориулж байна тийм ээ. За хоёрт нь бол одоо өвчтний тулд зориулах гэж. За өвчтний тулд зориулах зориулгын юм гэхээр одоо амьтад хэдий хүртэл өвдөн тийм ээ. За амьтны өвчин хэдий хүртэл ангаана. Тэр хүртэл эм хийгээд эмч нуудаг
эмч нугад хийгээд түүний асрагчийг үлдэх болтугай гэж. За амьтан хэдий л өвдөн амьтны өвчнийг хэдий л ангаах хэрэгтэй шаардлага гарна тэр хүртэл би амьтны тэр өвчнийг ангаах эм нь болж тэр амьтны өвчийг ангаах эмч нь болж тэр амьтны өвчийг ангаах асрагч нь болж явах болтугай гэж. Төрөл тутамдаа би одоо амьтны өвчнийг ангаах эмч асрагч мэт ийм болж явах болтугай гэж юрэл тавьж байна. За тэгээд за энэ өсөнд амьтны өвчнийг ангаах гэдэг чинь амьтны өвчин дотор бол одоо олон янзын өвчин байгаа шүү дээ тийм ээ. Одоо биений өвчин байна, сэтгэлийн өвчин байна. За биений өвчин гэдэг бол одоо ойлгомжтой одоо биднээс ямсаж байна. За сэтгэлийн өвчин гэдэг бол одоо биднээс сэтгэлд байгаа шунал, уур, муухай, гата, омог, за тэрнээс одоо үүдэн бий болж байгаа одоо асар олон сэтгэлийн одоо сөрөг мэдрэмжүүд тийм ээ. За түүнээс үүдэн бий болж байгаа биднээс одоо за 10 харн үгэл тэргүүтэй муу үйлдэлүүд. За эдгээр чинь бүгдээрээ сэтгэлийн өвчин боловч. Тэгэхээр энэ сэтгэлийн өвчнг нь би ангаадаг тэр одоо сэтгэлийн өвчнг ангаадаг юм бол эм нь бол одоо дээдийн ном шүү дээ. Одоо сэтгэлийн өвчнг ангаадаг эмч нь бол тэр дээдийн номыг айлд нь сурвалж байгаа хүмүүс тийм. Одоо сэтгэлийн өвчнг ангаахад туслах асрагч гэдэг нь одоо бидэртэй ижил тэр хүн номыг одоо анхааран авч хэрэгжүүлж явж одоо тэр бод галууд шүү дээ. Би одоо амьтны өвчин гарилгах одоо ийм одоо болох болтугай гэж өөрийгөө тэгж одоо хураасан байна тэгж зориулж байна л дээ. За тэгээд идэ хийгээд ундны хурыг болгоно. Уссан хийгээд цангасан бүхний зовлон гарилгаж. За тэгээд галуу хийгээд завсрын галвын за одоо зудын үр одоо идэ хийгээд унд нь бий болох болтугай гэж. За тэгээд нэг өсөнтэй хамаг амтны за хамаг амтан бол одоо энэ дэлхийн ертөнцөд одоо энэ ундны ус одоо ундны усны гачигталд орсон тийм ээ. За хоол ундны гачигталд орсон. За өсөд цангахын зовлонд нэрвэгдсэн асар олон амтан байгаа тийм ээ. Тоошгүй олон. За ганцхан хүн гэлтгөө шүү дээ хүн гэлтгөө. Асар олон амтан байгаа шүү. Тэгэхээр тэр амтан бүгдийн тэр их одоо эдэн ундны гачигталд орж тэр их одоо өсөд цангахын зовлонд нэрвэгдэж байгаа. Тэр зовлонгийн нарилгах эдээ унд мэт зүйл нь би болж явах болтугай гэж өөрийнхөө хураасан буйныг тэгэж одоо бусдын тусад зориулж юу шүү дээ тийм. За тэгээд үгүрэн ядуурсан амьдтад барагдчихгүй сан бий болж. За хэрэгтэй бүхэн элдв эдлэл нь өмнө нь чухал орших болтугай гэж. Тэгээд эдлэл нь болж өмнө нь чухал орших болтугай гэж. За нэг өсөндөө одоо өгөөгүй ядуу болсон амьдтын одоо өөрсдөө одоо хөсөж буй бүхэл одоо зүйл нь одоо надаас гардаг тийм. Би одоо тэр хөсөж буй бүх зүйл нь одоо амьтны тэр одоо хөсөж зорилго игээлийг хангагч тийм нэгэн болох болтугай гэж одоо тэгж ерөөлийг өргөж юм тийм. За ингээд ийм ерөөлүүдийг ингэж одоо тавьж байгаа юм л да 4 янзын ерөөлт юм. Зориулга ерөөлт тавьж байна гэж. За ингээд одоо 7 гишүүнд одоо зүйл маань 7 гишүүн маань ингээд дуусаад за тэгээд дараад нь юу гэхээр за өвлөгийн чандад төрхөн анхааран авлагын одоо гишүүн болгож өмнө нь өөрийн бий болоод за эд хэрэгсэл болоод одоо буйна бусдад одоо зориулан өгөх сэтгэлээс одоо сэтгэлд суралцахад 3 зүйл байна гэж. За одоо нэг өсөндөө юу яаж юм гэхээр одоо бодит сэтгэл төрүүлэхийн тухайд одоо бодит сэтгэл төрүүлнэ гэдэг чинь бусдыг одоо болцолгүйгээр хайрлах тийм. Бусдаас ямар нэгэн юм хүлээлтгүйгээр хайрлах. Тийм сэтгэлийг л одоо хэлээд байгаа шүү дээ тийм. За тийм сэтгэлийг хэлж байгаа учраас тэр чинь бусдад цаашаа асар их одоо хайр өгж шүү дээ тийм. Асар их одоо тийм хүн өөрийнхөө чин сэтгэлээс бусдад ингээд маш их сэтгэл өгч юм тийм. Сэтгэл өгч.
Одоо сэтгэл өгж байгаа учраас нэг өсөндөө тэр өглөгийн одоо бүх юмдээ дадалт өглөгийн одоо дадлагт одоо суралцах нь бодит сэтгэлийг төрүүлэхэд бас маш чухал зүйл юм а гэж. За тэгээ өглөгийн зүйлд суралцахад одоо өөрийн одоо бие өгөх, эд хэрэгслээ өгөх, за буйнаа өгөх, за ийм одоо зүйлд суралцахыг хэлж байгаамаа гэж. За тэгээд за энийг одоо дадуулахад одоо 3 хэсэг байна. Өөрийн бие болоод эд хэрэгсэл, буйнаа одоо орхин өгөх, сэтгэлд суралцахыг гэдэг. За тэрнээс үүдэн хураасан буйнаа одоо үл шамжигдсан шалтгаанд зориулахыг гэдэг. За тэрхүү буйнаа одоо үл шамжигдсан шалтгаанд зориулсны дээр цааш нь улам ихээр одоо тэрхүү буйнаа эдэл чиргэлж явах шалтгаанд зориулах хамаа гэж. За эхлээд одоо өөрийн бие болоод төгсөдөл эд хэрэгсэл тийм ээ. За буян тэргүүт нь одоо бусдын тусад за бусдад өгч сурах. За тэрхүү одоо санаанд суралцахад 3 байна гэж. За өгөхийн ёсыг гээд. За заавал өгөх ёстой учир шалтгаан. За тэгээд өгөөд ямар мэт бүтээх ёс гэж 3 хэсэгт байна гэж. Заанхан өгөх ёс нь гэж. За өөрийн бие болоо тэрчлэн эд хэрэгсэл 3 цаг тураасан 3 цагийн буян бүгдээч амьтан бүхний тусыг бүтээхин тулд за тэгээд харам өгөөгөр өгөн талбин үлдъя гэж. За тэгээ нэг өсөндө өөрийн одоо бие болоо тэрчлэн одоо өөрийн хураасан за эд таваар болоод өөрийн 3 цагийн хамагл буян юу вэ? Тэр бүхний бие амьтан бүхний тусыг бүтээхийн тухайд амьтан бүгдэд туслахын тухайд эднээсээ одоо өчүүхэнч харам сэтгэл өгөөгөр өгч үлдъя гэж. За ингэж одоо хэлж шүү дээ тийм ээ. За нэг өсөндөө ягаад амьтан бүгдийн тусын тулд би одоо юу хэмтэй. За биеийн өргөн гэдэг чинь одоо юу шүү дээ тийм. Биеийн өргөн гэдэг бол одоо за биднээсийн одоо энэ оюун санааны төвшөнд бол бид нар одоо биеийн өргөн гэдэг бол бид нар хэн нэгэнд одоо биеэрээ туслах тийм. Хэн нэгэнд өөрөө одоо бичлэн тус өргөх. Бичлэн одоо сайн үйлд өөрийгөө дадуулах тийм. Бусдын тусад тийм. Энэ одоо буруу үйл хийснээрээ би биеэрээ одоо буруу үйл хийснээр би өөртөө ч хор хүргэж байна. Ялангуяа одоо бусдад маш хор хүргэж байна. Дээрээс нь өөрийн одоо амьдарч байна. Одоо орчинд тийм ээ байгаль орчинд маш хор хүргэж байна. Тэгэхээр бид нар биеэрээ хичнээн буруу үйл хийн төдий ч нэ л одоо өөрийнхөө тэр амьдралын шалтгаан болсон. Өөрийнхөө аз жаргал амар амгалан уг шалтгаан болсон бусдыг өргөж хорлож идэг байна. Тэгэхээр би бол одоо бусад байхгүйгээр би ерөөсөө амьдарч чадахгүй шүү дээ. Бусад гэдэг чинь одоо олон жил орж ирнэ тийм ээ. Биднээс амьдарч байгаль их дэлхий орж ирнэ. Биднээс амьдарч нийгэм орж ирнэ. За нийгэм тэр дундаа миний харилцаж буй одоо хүмүүс орж ирнэ. Миний найз нөхөд орж ирнэ. Садан төрөл аав ээж ах トゥ орж ирнэ тийм ээ. Олон зүйлүүд орж ирнэ. За энэ бүгдэд би одоо биеэрээ ингээл одоо зохисгүй муу үйлдэл хийгээл байх юм бол би өөрийнхөө тэр амьдралын одоо угсуур болсон амьдралын одоо аз жаргал амар амгалангийн их өндөр болсон тэр зүйлүүдийг би хорлоод байна л гэсэн. Тэгэхээр нөгөөсөндөө бие өргөн гэдэг чинь би биеэрээ одоо муу зүйл хийхгүй гэж тийм. Нөгөөсөндөө амьтанд бие өргөн өргөхдөө бодлыг дадуулна гэдэг чинь шүү дээ тийм. Амьтанд би одоо хорлох зүйл хийхгүй маа. За өөрийн эд хэрэгслээ өгнө гэдэг өөрт байгаа зүйлээ харамгүйгээр өгч сурах тийм. За үг гэдэг маань одоо гуйсан болгонд нь өгөөдэй гэсэн үг биш шүү дээ тийм ээ. Хүн юм гуугаал ирэхт маа гэлтэй. Ямар ч бодлогогүй өгөөдэй гэсэн үг биш тийм. Өглөг гэдэг бол бусдад туслах гээд байгаа шүү дээ өглөгч юм тийм. Бусдад туслах гээд байгаа. За бусдад туслах гээд байгаа учраас яг тэр өгж байгаа өглөгч нь бусдад тус болох нь болохгүй юу гэдгийг одоо бид нар өөрсдөө ухамсараараа одоо харах ёстой шүү дээ тийм. Түүнээс би одоо нэг хүн надаас одоо хотго гуугаад ирлээ тийм ээ. Тэр би тэр утга нь одоо юу ч бодохгүй өгöd байх юм бол тэр хүн дээр утгаараа очиод хэн нэг одоо хөнөх гэж байна гэж бодъё л да тийм.
Ихтэн би одоо гуунгууд нь маа гэдэг өгчтэй. Нөгөө хүн ч аваач тэр хүн өнөөчл. Би яг бусдад тусалсан уу? Миний тэр өглөг. Ерөөсөө бусдад тусалаа. Тэгэхээр өглөг гэдэг бол за гуйсан болгонд нь өгөөдэй. Юу ч хамаагүй өгөөдэй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Өглөгийн цаа зорилгооны өнөхөр бусдад туслах. Тэгэхээр яг чиний тэр өгж байгаа өглөг чинь өнөхөр тэр бусдад тусуулж гин үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр нөгөөсөндөө өглөг өгнө гэдэг чинь ямар цаг үед өгч байгаа. Хизээ өгч байгаа. Хаана өгöd байгаа. Хэнд өгöd байгаа. Хэнд өгöd байгаа тийм. Тэгээд одоо юу өгöd байгаа. Яаж өгöd байгаа. Энэ бүхнээ харах ёстой юм байна л да. Цаг үеэ мэдрэх хэрэгтэй. Орчин нөхцөлөө харах хэрэгтэй. Тэр хүний зан авирыг харах хэрэгтэй. Тэр хүн юу сэтэд байгааг бас судлах хэрэгтэй тийм ээ. Тэг чи яг өөрөө юу өгөх гээд байгаагаа юу өгч байгаагаа харах хэрэгтэй гэж тийм. Тэг тэр өгж байгаа зүйлээ чи яаж өгч гэнэ гэдгийг харах хэрэгтэй. Өглөг өгнө гэдэг чинь асар олон одоо зүйлийг бид нэр одоо харах хэрэгтэй юм л да. Анзаарах хэрэгтэй юм а гэж. Тэгж биш тэр өглөг чинь бусдад өнөхөр тусалсан өглөг болж чадна гэж. Тийм өглөг бол одоо бусдад тусалсан өглөг болно гэдэг хэцүү шүү дээ. Тийм биш өглөг биш. Тийм биш өглөг бол. За тэр өглөг өгөхөд одоо олон зүйл харах хэрэгтэй болчихж шүү дээ тийм ээ. Одоо бид нар гуйсан болгонд юм өгöd тэр хүнийг бид нар харин бараг улам залхуу болгоод улам одоо юу гэх юм те одоо муу дадал зуршилд нь улам цааш нь түлхэх тийм шалтгааныг бид нар өөрсдөө бүтээгэжячиж болно шүү дээ. Тэр нэгсэндээ хинд өглөг өгöd байна гэдэг харах хэрэгтэй. Тэг хизээ өгöd ямар одоо цаг үед өгöd байна бас гэдгийг бас харах хэрэгтэй гэж байна. Бид нар ямар цаг үед хинд өглөг өгснөөсөө бас юм шалтгаалж шүү дээ тийм ээ. За тэгээ ямар газар оронд өгöd байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ юу өгöd байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй байна. Тэгээ би өөрөө яаж өгöd байгаа вэ? Би өөрөө ямар сэтэл зорилгоор би өөрөө яг ямар сэтэл агуулад өгöd байна гэдэг юм. Олон зүйлийг харах хэрэгтэй юм. Би үнэхээр одоо энд тусгaalъя гэсэн сэтгэлээр өгч байна уу? Тэр сэтгэлд амгаасан байдлаар өгж байна уу? Эсвэл би өөртөө нэг зүгээр ашиг хонжоо хараад өөртөө нэг одоо юу юм те нэг ашиг хонжоо харсан тийм бодлоор өгж байна уу гэдгээ бас харах хэрэгтэй юм а гэж. Тэгэхээр одоо яг хачир дээр нь бол одоо бусдад тусалж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг тэр цаад уг бодол чинь өөрөө бусдад туслая гэсэн бодол байхгүй тийм. Зөвхөн л өөрийн нэг ашиг хонжоо, өөрийн нэр хүнд карьер өсгөхийн тухайд тэр өглөгийг өгч байвал тэр өгж байгаа өглөг чинь үнэхээр яг бусдад тусвал гэсэн сэтгэлээр өдөгдөг учраас тэр чиг бусдын тус мөн өгвөл мөн гэж зөрөгтэй хэлж чадхааргүй зүйл шүү дээ тийм. За тэгээд өгөхдөө бол харамгүй өгөх хэрэгтэй гэж тийм. Өглөгийг одоо өгж явахдаа бол харамгүй өгөх хэрэгтэй юм а. За тэгээд за хоёрт нь за хэрхэн өгөх вэ гэдэг дээр одоо ийм зүйл гарч байна шүү дээ. Хэрхэн өгөх вэ? Тэг чи одоо олон зүйлийг ингэ тооцоолох хэрэгтэй гэж. За тэрний дараа заавал өгөх ёстой учир шалтгаан. За тэгвэл одоо өглөгийг яагаад заавал өгөх ёстой юм тийм ээ. Одоо бид нар өглөг бол өгөх нь сайн гэдэг боловч бид нар бол заавал өглөг өгч сурах хэрэгтэй гэдгийн учир шалтгааныг одоо мэдэх хэрэгтэй юм а гэж. За үүнд хоёр байна гэж. За бүгдэд шунлыг тавьчихна. Одоо орхин огоорсноор одоо нирваныг олохыг гэдэг. За тэгээд өглөг өгснөөр юу юм гэхээр бид нар шунлыг төвчж чаддаг юм а гэж. Ер нь бол одоо өглөг гэдэг чинь юмэг одоо хариу харуулгүйгээр, харамлалгүйгээр тэрэндээ одоо хорогдох сэтгэлгүйгээр шууд цаашаа тэр чигт нь өгөөд өгсөн бол орхиж чаддаг тийм үү. За тийм сэтгэл байна. За тэр сэтгэл дадна гэдэг чинь юмд одоо
шунал багтаа болно гэж байна. Аливаад шунал багтаа болно гэдэг нь аливаад одоо хорогдсон, хүлэгдсэн юмны одоо тэр аливааг одоо бодит байдлаас нь давуулсан тийм хүлээлт бий болгосон. Тийм шунлын сэтгэлүүд бага болно. Шунлын сэтгэл хичнээн бага болно. Төдий ч нэ бидэрт уур бухимдал бага болно. Ер нь уур бухимдал бол шунлын сэтгэлээс үүдэлтэй гэж. Шунал байгаа учраас бид нар бухимдад уурлаад байна. Ямар нэгэн зүйлээс бодит байдлыг нь хэд давуулсан хүлээлт, хэд давуулсан одоо тийм одоо юу бий болгосон тийм ээ. Тухайн зүйлийн бодит мөнчрө хэд давуулаад тэгээд хэд давуулсан зэрэг бодлоос болоод тэр бодолтой хүлэгдсэн тийм хорогдол тийм. Тэрэндээ хорогдсон сэтгэл. Ийм сэтгэлүүд төрүүлчихэр чинь бид нар бухимдхан тодорхой шүү дээ. Бухимдхан тодорхой. Яг тэр бодит байдлаас нь давуулсан хүлээлт энэ төр бий болгоч яг өөрийн хүлээлсэн шиг тийм үр дүн гарахгүй болохоор яах вэ? Яг тэр өөртөө нэг хүлээлт бий болгосон, тэр хүлээлт бий болгосон бодол шиг нь тэр бодсон шиг юм болохгүй болохоор өөрийнхөө бодолд өөрийнх нь тэр хүлээсэн шунсан одоо бодлын хүчинд одоо таараагүй учраас нөгөө бодлын хүч чинь эргээд өөрийгөө нөхөх гээд одоо уур бухимдал болж ирдэг. Тэгэхээр нэгсэндээ шунал гэдэг бол уур бухимдлын шалтгаан байдаг. За шунал уур хоёр байгаа учраас бид нар маш их омог дээрэмгүй сэтгэлтэй болдог. Юмд маш их омог дээрэмгүй ханддаг. За тэгээд юмд маш их хатаархалтай болдог гэж байна. Хатаа орслогтой болдог. Яг тэр шунал уур бий болоод байгаа учраас. Та шунал уур уртай хүн бол одоо маш их нэг алгчлан үздэг тийм. Алгчлан үздэг. Одоо нэг одоо баян ядуугаар нь угсаа гаруулаар нь арьс өнгөөр нь юу гэдэг ингээд биений хэлбэр галбираар нь тийм үнийг маш их гадуурхаж дээлгэж доромжилж за ингэдэг бахан л шунал уур байгаа л. Тэгээд ирэхээр та ингээд биднээс ер нь зовлон бүгдийн уг шалтгаан бол цаана явж шунал дээр их тулаад байдаг. Ялангуяа өөртөө шунсан шунал тийм. За тэрэн дээр бол одоо маш өвчтэй тулж яддаг байх юм л тийм. За тийм болохоор өглөгт суралцсанаар бид нар бол одоо өөртөө шунсан, минимхийлэн шунсан, эд таваарт шунсан, өөрийнхөө одоо үзэл санаанд шунсан тэр шунлуудаа бид нар төвчж чаднаа. Тэгж чадсанараа дотоод сэтгэлийн тэр одоо шунлын хүлээснээс ангиж ирч чадна. Шунлын хүлээсээс ангиж ярахаар одоо уурын хүлээс хатаа орсол омог дөрөнгөө хүлээсэн тэр өөрсдөө тайлбар юм аа. Тэгснээр хүний сэтгэл бол илүү эрүүл ухаантай болох юм шүү дээ. Эрүүл ухаантай. Бид нар бол одоо шуналгүй болчвол амьдрч чадахгүй юм шиг. Уургүй болчвол ямар ч ирч хүчгүй болчих юм шиг. Тийм ээ. Омог бардам байхгүй бол одоо юмд одоо урам зориггүй болчих юм шиг. Хатаа хорсол байхгүй бол одоо үр бүтээлгүй амьдрчих юм шиг. Ингэж төсөөлөд байдаг. Гэвч бид нар ингээд тэр дотоод сэтгэлийн тэр ялгаануудыг ерөөсөө ялгаж чаддгүй юм байна. Ялгаануудыг ерөөсөө ялгаж чаддаг. Хүчтэй байх гэдэг зүйлийг ууртай омог дээрэнгүй сэтгэлтэй холио явчихдаг юм. Яг хүчтэй байх гэдэг чинь ууртай байх нь нэр омог бардам байх нь нэр ерөөсөө биш шүү дээ. За тэгээд хэн нэгэнтэй одоо хэн нэгэн одоо гой сайхан болоод байхад тэрэнд нь хатаархаад байдаг юм. Тэгээд нэг өсөндөө хэн нэгэн гой сайхан болж байхад одоо би тэрэн шиг болох хэрэгтэй шүү гэсэн тийм нэг сэтгэл үүсгэх атаархалтай холиод ингэ явчихдаг ч гэдэг юм. Ерөнхийдөө бид нар ингээд дотоод сэтгэлд тийм эрүүл бос гэсэндээ юмыг ингээд ялгаж салгаж чаддаггүй нарийн төвшөнд тийм ялгаж салгаж чадахгүй байгаа
ялгаж салгаж чадсан ч гэсэн тэр дотоод сэтгэл зүгийнхээ хөдөлгөөлүүдийг одоо зөвийг нь хөгжүүлээд бурууг нь ингээд цааш нь одоо ялгаад тийм үү усан хоёрыг одоо усан хоёр гэж ячтай одоо нэг зөв буруу үнэн хотлыг ингээд ялгаж салгаад өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ч гэсэн ингээд ялгаж салгаж ингэж одоо өөрийнхөө одоо дотоод сэтгэлийг хөгжүүлж чадах тэр боломжийг өөртөө бий болгоход маш тийм хойрог байдаг тийм үү. Тэгээд ирэхээр биднес чинь өөрсдөө яадаг вэ гэхээр бараг шуналгүй уургүй омоггүй атаархалгүй болчвол амьдрч чадахгүй юм шиг. Тэгэхээр тэр шунал байхгүй, уур байхгүй, омог атаархал байхгүй болоод тэрхэр хүний ухаан илүү эрүүл сэтгэдэг болно гэж. Маш эрүүлэр юмэг бодтойр дээрэс нь өөртөө ямар ч одоо зовлон тэргүүгээр аливаа асуудлыг маш тийм одоо их тайвнж тийм ээ яриа хэлцлийн арга замаар гэдэг шиг биш тийм аливаа асуудлыг амгалан тайвнаар шийдэх тийм одоо сэтгэл зүй тийм одоо ухаарл тэр хүний сэтгэлд бий болдог байна. За тийм болохоор энэ өглөгт суралцсан гэдэг бол маш чухал зүйл юм а гэж. За хоёр дахь нь бол одоо за энэ учраас бид нарт заавал өглөгт суралцах хэрэгтэй юм гэж чинь тийм. За тэгээд амьтан гэдэг бол одоо өглөгийн дэд орон учир. Бусдад өглөгийг өгөх нь зохистой юм а. Амьтан бид нар өглөг өгж гэнэ гэдэг чинь бусдад л өглөг гэж байгаа шүү дээ. А бусдад өглөг өгж байгаа учраас бусдад гэдэг бол өглөгийн хамгийн дэд орон юм а гэж. Яагаад тэгэхээр миний амьдралын 100 хүнс чинь бусад шүү дээ тийм бусад. За тэгээд анхны нь гэсэн. За анхны нь одоо өглөгт суралцсанаар одоо тэр шунлын сэтгэлийг бид нэр одоо өөрөөсөө одоо төвчин огоорч эцэстэн тэр дотоод сэтгэлийн одоо муу чанарыг хүлээснээс муу дотоод сэтгэлийн тэр одоо муу бодлоо энэ хүлээснээс одоо гэтэлж гаслангүй буюу зовлонгүй болох тийм боломжтой юм а. За тэр нь юу гэж одоо бүгдийг талбин өгснөр гаслангаас нөхцнө. За миний оюун гаслангаас нөхцөхийг бүтээх юм а гэж. За тэгэхээр нэгсэндээ юунд ч одоо өглөгт суралцсан гэдэг чинь өгнө гэдэг чинь ямиг зүгээр цааш нь өгье гэсэн бодол төрсөн тэр өгч байгаа зүйлдээ хорогдох юм байхгүй. Өгч байгаа зүйлээ цааш өгсөн л сэтгэлээсээ бүрэн дүрэн одоо орхиж чаддаг тийм ээ. Тэрэндээ ямар ч тийм шунсан, хариу харсан тийм бодол сэтгэлгүйгээр өгч чадсанаар одоо миний сэтгэл өөрөө тэр гаслангийн буюу зовлонгийн шалтгаан болоод байгаа. Тэр муу бодлоо энэ хүлээснээс одоо ангижирч чадах тийм зүйлийг өөртөө бүтээж байгаа маа гэж. Тэгэхээр сэтгэл зүйтэй нэгт холбоотой юм шүү дээ өглөг гэдэг чинь тийм ээ. За ийм учраас одоо өглөгт суралцах хэрэгтэй гэж байна. За тэгээд бүгдийг өгөхийн хамтдаа мөн амьтан нугуудад өгөх нь дэдэ гэж. За нэгсэндээ өглөг өгч байгаа юм дээр амьтанд бусдад хамаг амьтанд одоо өглөг өгөх нь чухал юм а гэж. Бусдад одоо өглөг өгч сурах нь чухал юм а гэж. Тэгэхээр бусдад өглөг өгч одоо сурах нь өөрөө маш тийм чухал болсон шалтгаан юм гэхээр одоо нэгсэндээ шүү дээ бусдыг би одоо хичнээн зүгээр хайрлах чадна, бусдыг хичнээн зүгээр одоо халамжилж чадна. Төдий ч надад одоо бусдаас одоо амар нэрэ шүү дээ тийм. Төдий ч одоо юу ирэх вэ гэхээр эв түнжин, эв нэгдлэр нь эв нэгдэл бий болно. Төдий ч одоо бид бүгд нэг нэгний ойлгох, харилцан нэг нэг одоо хүндлэл тэндээс бий болно гэж. За тэгэхээр одоо нэгсэндээ энэ хүндлэл бий болсноор бид нэг нэгний ойлгосон, нэг нэгний хүндсэн хүндлэл бий болохоор нэг нэгээ үл ойлгосон тэр мухгаас үүдээд одоо миний чинээ гэж ялгуулан гадуурхаж
тэгээж одоо уур бухим хатан орчлоор хандах тэр байдал нь багасж эхлэх юм аа. Тэр нь хичнээн багасан төдийчнээ дотоод сэтгэл нь тэр одоо мохог оюуны хүлээс төдийчнээ байхгүй болно шүү дээ. Энэ өөрөө одоо тэр маш гайхамшигтай тийм үр дүнд хүрэх юм аа. Энэ өөрөө биднээс дотоод сэтгэлийн тэр амар амгаланд хүргэж чадах юм аа гэж хэлж байна тийм. Дотоод сэтгэлийн амар амгалан бүр цаашлах юм байна. Төгсгүйгээр хүргэж чадсан шүү гэж. За тэгэхээр ингээд юмд одоо зөвөр суралцах аливаа зүйлийн зүй тогтолыг ойлгоод зүй тогтолны юм учраас ингэж өглөхт суралцах хэрэгтэй юм. Өглөхийг ингэж өгөх хэрэгтэй юм байна гэсэн тэр нэг одоо арга зүйд суралцах хэрэгтэй шүү дээ. За энэ өөрөө биднээс дотоод сэтгэл зүйтэй нэгт холбоотой учраас одоо тэр сэтгэл зүйд эрг нөлөө үзүүлж байгаа учраас асар хүчтэй өөрчлөлт бий болж байгаа учраас тэр нь өөрөө эргээд өөрт болон бусдад нийгэмд биднээс амьдралд тийм дэлхийн нийтэд асар том асар хүчтэй өөрчлөлт бий болох боломжтой учраас энэ одоо зөв зүйтэй зүйл одоо суралцах нь чухал юм аа. За тэгээд за өглөгийг өгөөд ямар мэт хийх. За өглөгийг өгсөний дараа бид нар яах ёстой юм бэ гэхээр. За тэгээд энэ дотор одоо 3 зүйл байна гэж. Энэ өнөөгөөс хойш өөрийн бед одоо өөрийн эрх байхан оюуныг орхих юм. За нэг өсөндөө энэ одоо юу яаж шүү дээ тийм ээ. Одоо юу дуртайгаа өөрөө хийх тийм одоо өөрийн эрх байхгүй гэдгийг ойлгох оюун бий болно гэж байна. Тэгнийг өсөндөө бид нар одоо эрхчлөө гэдгийг тэгж ойлгоод байгаа шүү дээ. Хүн юу дуртайгаа хийх гэж ойлгоод байдаг. Юу дуртайгаа хийх чи эрхчлөө биш юм а гэдгийг ойлгох хэрэгтэй гэж хэлж шүү дээ энэ дээр тийм. Юу дуртайгаа хийхийг өөрийн эрхчлөө гэж юусоо ойлгож болохгүй гэж. Нэг өсөндөө ухамсартайгаар үүрэг хариуцлагатайгаар юмыг хийх хэрэгтэй гэж тийм. Тэгэхгүйгээр одоо юу дуртайгаа хийнэ гэдэг чинь бол асар аюултай зүйл шүү дээ тийм. Ямар ч бодлогогүй зөвхөн өөрийнхөө одоо ашиг хонжоог зөвхөн өөрийн харьяаны зүйлийн одоо юу хэмтэй тэр одоо хэргийн тухайд тийм ээ. Тэрний төлөө л одоо тэрийг л одоо нэгт тавьж яа. Тийм бодол ингээ бий болоод ирэхээр нэг өсөндөө тэр чинь бол ямар ч тийм бусдыг гэсэн бодол байхгүй. Бусдын өмнө өөрийг хариуцлага байхгүй. Тийм болоод ирдэг. Тэгэхээр нэг өсөндөө ингээд өөрийнхөө биеийг өөрийнхөө эд эдлийг өөрийн 3 цагтараас буян бүгдээ бусдад ингэж өгөх юм өглөөд суралцсанаар миний одоо хийж байгаа үйлдэл тийм. Миний одоо биеэр хийж байгаа үйлдэл бол юу дуртайгаа хийж болох тийм зүйл биш юм байна гэдгийг ойлгож ирнэ гэж. За тэгээд түүний утгыг дэлгэрэнгүй номлохоо гээд. За ухаан одоо зохистой үйлд тэрийг холбох. За тэгээд за өглөгч суралцсан хүн бол одоо ийм бодол юм хүний дотоод сэтгэлд маш хүчтэй бий болдог байх юм шүү дээ. Тэгэл хүнд яг тэр өглөг гэдэг чинь зорилго нь бусдад туслах шүү дээ. Тэр бусдад туслах тийм зорилгын ухамсарлаад тэр бусдад туслах зорилгоо ухамсарлаад тэгээд тэр өглөгөө өгж явахдаа яг тэр миний өгж байгаа өглөг үнэхээр яг тэр бусдад тусалах цаг үеийн яг тусалахар цаг үе мөн байна уу? Орчин нөхцөл нь яг тусалах орчин нөхцөл мөн байна уу? Яг тэр өгж байгаа зүйл минь яг тэр хүндэд туслах зүйл мөн байна уу? Тэр зүйлийг авсан хүн маань өөртөө яг тэр зүйлийг авсан зүйлээ өөртөө тусалж болгож авч чадах хүн мөн байна уу? Тэг гэх мэтэр ингээл яг тэр бусдад туслах гэсэн тэр байдлаар нь өглөгийг ингэж харж өгч сурах юм бол миний сэтгэлд өөрөө ирэхгүй маш тийм одоо юу дуртайгаа хамаагүй хийчдэг. Бусдын өмнө ямар ч өөрийг хариуцлага байхгүй ингэж явдаг тэр оюун бодол чинь маш хүчтэй суларна гэж. Тэгэхээр яг нэг өсөндөө юу дуртайгаа
хийж болох тэр оюун бодлыг орхиж ирнэ. Тэгээд ирэхээр бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага маш их тэр үүрэг хариуцлага маш их ухамсарлж ирдэг байна. Тэр бодлоо юм бий болоод. За тэгээд тэрийг одоо ярих гэж шүү дээ тийм ээ. За бибээр одоо битэн амьтан бүхэнд энэ бие одоо дураар нь өгсөн учраас үргэлжид одоо хөнөө хийгээд муушах захих тэр үйтэн одоо юу дуртай одоо үлдэх нь зохистой гэж. За тэгээ нэг өсөндөө энэ биеинд одоо шунах шунлыг одоо төвчих хэрэгтэй юм аа гэж хэлж байна шүү дээ. Тэгээ бид нэр одоо өөртөө шунах шунал ядангуяа өөрийнх нь биед шунах шунлыг төвчих хэрэгтэй юм аа гэж. За бид шунах шунлаа төвчээд тэгээд энэ биеэрээ бид нэр үргэлж одоо зөв сайн зүйлийг хийж явах хэрэгтэй юм аа гэж. Одоо бусдад тустай өөртөө тустай ухамсарт тийм зөв үйлдэлүүд хийж явж сурах хэрэгтэй гэж. За тэгснээрээ яах юм гэхээр нэг өсөндөө тэгэж одоо зөв үйлд суралцж байгаа тэр цаад бодол оюун би бусдад туслахын тухайд юм аа гэж. Нэгснэ бид нар ингээд аливаа нэгэн зүйлийг хийхээр заавал өөртөө ашиг хонжоо хараад байдаг тийм ээ. Гаднах хачир дээрээ бол бусдад туслаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч яг тэрний цаад сэтгэл зүйн болохоор зөвхөн л өөртөө юм хүсэж байдаг. Тэгэхээр тэр зөвхөн өөртөө юм хүсээд байдаг, зөвхөн өөртөө ямар нэгэн ашиг хонжоо хараад байдаг. Тэр бодол оюун хандахгүйгээр зүгээр л бусдад туслах юм. Бусдад тэр зүг зохистойгоор одоо туслах. Тийм үйлийг л одоо биеэр хийж сурах хэрэгтэй юм аа. Тийм бодол оюунаар. Тийм бодол оюунаар өдөөгцөн тийм одоо зохистой зөв үйлдэлээр бусдад тусаж сурах хэрэгтэй юм. Тэгээд нөгөөсөнд өөрийнхөө биед шуналгүйтэй шунлаар тийм өөрийнхөө биеийг одоо бусдад тусаж байгаа тэр үйлдэлээ бид тэр биеэрээ гаргаж байгаа шүү дээ. Тэгээд биеэрээ гаргаж байгаа учраас тэрийг одоо чин сэтгэлээсээ хийж сурах юм. Чин сэтгэлээсээ тэр биедээ шунсан, биенийхээ үйлдэл шунсан, тэр биений үйлдэлээс гарч ирж байгаа үр дүн шунсан тийм шунал өгөөгөр ингэж хийх нь өөрөө одоо бие бусдад өгж байгаа тийм өглөгийн штэд нэх юм шүү дээ. Тэгээ ингэж ирснээр биднээс сэтгэл зүйд юу болж юм гэхээр бусад хүмүүс намаа муучлах, доромжлох бүр цаашлал бүр хөндрүүл одоо хэн нэг нь биднээсээ амийн хөнөө хүртэл ямар ч үйл бий болсон тэр үед биднээс дотоод сэтгэл зүйн маш амгалан тайван ухамсартай эрүүл ухаантай байж чаддаг байх юм л дээ. Тэгэхээр бид нар одоо хэн нэгэн биднээсээ муухай үгээр дайрч тавьчлах гэдэг юм. Хэн нэгэн биднээсийг одоо зохих ч юм уу ямар нэгэн байдлаар биднээсийг одоо хорлох ч юм уу тийм. Бүр цаашлууд биднээсээ амийг хөнөх ч юм уу тийм аюул учрах хүртэл. Тийм зүйл болоход биднээсийн сэтгэл оюун маш их тийм эмх замбраагүй маш их тийм айдас маш тийм одоо юунд автдаг байх юм л дээ. Эрүүл бус сэтгэлгээнд автаж эхэлдэг. Тэгэхээр эн чинь өөрөө юунаас бий болоод байна гэхээр бид нар өөрийнхөө тэр биед шунтсан шунал асар хүчтэй байгаа шинж юм аа. Нэгсэндээ тэр бусдад туслах оюун бодлыг ухамсартайгаар бид нар дадуулж сураагүй. Одоо эмх цагцтайгаар тийм зүй зохистойгоор арга зүгээр нь бид нар тэгэж одоо дадуулж сураагүй юм юм аа гэж. Тэгээд дадуулж сураагүй учраас бид нар өөрсдөө тэр бусдыг гэсэн тэр сайхан сэтгэлийг өөртөө дадуулж сураагүй учраас тэр сэтгэлийг орлож юу орж ирэх вэ гэхээр өөрийгөө гэсэн сэтгэл орж ирэх шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийгөө гэсэн сэтгэл орж ирэхээр өөртөө шунсан, өөртөө ашиг хонж харсан тийм бодол байгаад байгаа учраас тэгэхээр тэр өөртөө шунсан тэр бодлын хүчээр бусдыг эрхэмсэн тэр бодлын хүч сул байгаа учраас тэрнээс үүдээд асар их дотоод сэтгэл зүйн одоо юмнууд бий болтгоо гэж бэрхшээлүүд. Амьдрал угаасаа хэн нэгэн бидэрт хэн нэгэнд муулуулахгүйгээр амьдрна гэж байхгүй тийм ээ. Хэн нэгэнд муулуулахгүйгээр амьдрна гэж байхгүй. Хэн нэгэн биднэрлөө хаашгич дайрч хэн нэгэн биднээсээ хорлох гэж үзэх тийм одоо юмгүйгээр бид нар бол амьдрна гэж байхгүй тийм ээ. Эцсийн дүндээ бид нар бол одоо өөхөх нь тодорхой шүү дээ. Өөхгүй амьдрна гэж байхгүй шүү дээ. Өгөлгүй амьдрна гэж юусаа байхгүй. Тэгэхээр энэ
Бүхэл гэдэг зүйл ирнэ. Хэн нэгэн биднээс муучлах, доромжлох нөхцөл байдал ирнэ. Тэр байтугай хэн нэгэн биднээс хорлох тийм үйлдэл ч угаасаа хийн. Тэр үед би одоо дотоод сэтгэл зүйдээ маш амар амгалан эрүүл ухаантайгаар маш одоо юу хэмдэ доктор төлөвшөлтөөр тэдгээр бэрхшээл зовлон бүгдийг давж гарах ёстой л байна. Давж гарч сурах ёстой. За тэр нь өөртөө ч маш том тус болж байгаа. Өөртөө тус болчихж байгаа учраас бусд ч гэсэн тус болж чадчихна. Яг тэр даруйда бусдад тус болж чадахгүй ч гэсэн тэр өөрийгөө хөгжүүлж байгаа чи өөрөө бусдад туслах хамгийн суур шалтгаан байх нь шүү дээ. Яг нэгсэндээ ингэж одоо юг төвчхийн тухайд тэр өглөгт буюу өөрөө ямар нэгэн үйлдэлийг чин сэтгэлээс бусдад туслах чин сэтгэлээр ингэж хийж чаддаг. Өөрийнхөө биеийг одоо бусдад туслах тэр үйлд зориулж байгаа да. Өөрийнхөө биед шуналгүйгээр тэр хийж байгаа үйлдэлээс хариу харуулгүйгээр тэр үйлдэлээ чин сэтгэлээс бусдад туслах. Тийм одоо ухамсараар өдөөгдөж ингэж. За ингэж одоо бие бусдад өгөх юм оюун бодлоор тийм ээ. Зориулах оюун бодлоор ингэж хийж сурахад ийм үр дүн гарна гэж. За түүний утгыг одоо дэлгэрэнгүй номлоход гэж. За одоо утгыг жоохон дэлгэрүүлээд хэлэх юм бол гэж байна. За миний биеэр одоо доог тохуу хийх буюу тийм ээ. Доог тохуу хийх буюу. За тэгээд за давхуурхан наадаж зугаатсан ч өөрийнхөө биеийг өгсөн тул тийм ээ. Түүний одоо үүнийг одоо хайрлаад юу хийх вэ гэж. За нэг өсөндөө энэ үгээрээ юу гэж хэлж байна гэхээр бид нар одоо өөрийнхөө биеийг бусдад одоо зориулсан учраас тийм ээ. Нэг өсөндөө энэ бие шунах шаардлагагүй болсон. Энэ биеийг одоо бусдад би одоо бусдын амар амгалангийн төлөө зориулсан учраас гэж тийм. Тийм болохоор нэг өсөндөө хэн нэг намайг одоо надаар тохирох надаар зүгээр одоо наадах тийм ямар нэгэн байдлаар намайг одоо элдв янзаар одоо нэг тийм юу гэдэг шүү дээ тийм хоржоонтойгоор надад хандах ч гэдэг. Энэ зүйлүүдэд одоо би одоо өөрийнхөө сэтгэлийг эмзүүлүүлэх шаардлага байхгүй маа. Сэтгэлийн эмзүүлүүлэх шаардлага байхгүй маа. Тэгэхээр ингээд үнэхээр одоо чин сэтгэлээс бусдад туслах тийм бодол оюунаар ингэж өөрийнхөө одоо биеийг өөрийнхөө үйлдэлийг чин сэтгэлээс ингэж бусдад зориулж чадсан тийм бодол оюун байхад хүмүүс одоо намайг хоржоонтойгоор давхуурхах, намайг одоо эдийн янзын байдлаар одоо наадам өөрсдийнхөө одоо зугаа гаргахын тухайд ингэж намайг эдийн янзаар тийм ээ ярих, эдийн янзаар дэлгэж доромжлохын энэ зүйл бол ерөөсөө биднээс бодол оюун хямрахгүй, өмөрөхгүй тийм болж чаддсан юм а гэж тийм ээ. За тэгээд түүнд одоо хорлож эсвэл алин үйлэгч үйлдэхэд оруулаа гэж. За тийм болохоор нэгсэндээ сэтгэл тэгээд үүмэж чамрахгүй байгаа учраас бид нар бусдад хорлох үйлдэл гаргахгүй байна. Бусдад хорлох үйлдэл гаргахгүй учраас би биеэрээ бусдад хорлох үйлдэлийг өөрөө сэтгэлээр хийх нөхөр хийхгүй байна гэж. Тэгэхээр нэгсэндээ ингээд дотоод сэтгэл зүй тэр их одоо хүчрхэг болоод дотоод сэтгэл зүй тэр амар амгалан дотоод сэтгэл зүй тийм эрүүл ухаантай болоод ирэхээр бид нар одоо зүгээр амьдрал тохиолдож байгаа тийм одоо тийм зүйлүүдэд хэзээч бид нар сөхөрч унахгүй хэзээч дотоод сэтгэлийн тэр хүчээ алдахгүй байж чадах юм. Тэргээр тийм байснараа би одоо бусдад хор өрөхгүй учраас өөртөө ч хор өрөхгүй байж чадах юм а гэж. Нэгсэндээ бид нар бусдад хор хүргэж ийн гэдэг чинь
өөрөө өөрийгөө хорлоод байгаатай л ижилхэн зүйл шүү дээ, тийм ээ. Бусдыг хорлоод байна гэдэг чинь эргээл өөрт нь хор юм. Бусдыг үзэн ядаад байна гэдэг чинь эргээл өөрт нь нэг сөрөг үр дүн ирэх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр одоо бид нар нэг ийм зүйлийг их андуурдаг, тийм ээ. Хэн нэгэн дургу байх. Одоо хэн нэгэн өөрт нь одоо маш хорлонтой буруу одоо үйлдэл гаргаад байхад тэрэнд одоо мэдээж зүгээр ингээл хонь мал шиг, тийм ээ. Ямар ч одоо мэдрэмж байхгүй зүгээр тийм одоо хөшөө бараа таваар шиг хэн нэгэн биднээсээ хорлоход ингээ зүгээр тэгээ байгаад гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Харин тэгж байхын оронд одоо тэр дургуутслаа илэрхийлэх нь чухал гэж байна. Энэ нэг намайг хорлоод байх, энэ нэгэн одоо надад маш одоо зохисгүй үйлдэл хийгээд байхад мэдээж тэр чинь буруу зүйл, болохгүй зүйл гэдгийг бид нар ухамсарлан ойлгоно, тийм үү. Гэвч тэрийг бид нар эргүүлээд одоо уурын сэтлэр эргүүлээд одоо маш их тийм бухимдсан тэр хүнийг эргүүлээд одоо хорлох байдлаар үйлдэл гаргаж эхэлдэг гэж тийм. Тэр нь өөрөө маш тийм биднээс эрүүл бус сэтгэлгээр ороод нь татаж оруулдаг. Тэгэхээр аль болох тийм бодлоо юуны одоо бодлоор хандахгүйгээр илүү тийм эрүүл сэтгэлгээр тэр ирж байгаа одоо асуудлын цаад уг шалтгаан юу байдаг? Тэрийг хэрхэн яаж одоо зөөлөн арга хэрэгтэй амгалан тавих байдлаар буцаах тийм арга ухаанд одоо сэлэх тэр арга ухаанд суралцах тийм байдлаар хандах ёстой юм байна л та. Гэвчиг одоо хэн нэгэн дургу байснараа тэр дургуутслаа бид нар уур бухимдал болгож гаргаж ирдэг гэж. Тэр дургуутслаад уур бухимдал болгож гаргаж ирж байгаагаа бид нар зөв гэж үздэг, тийм үү? Зөв гэж үздэг. Тэр уур бухимдал болгож гаргаж ирж байгаагаа одоо өөртөө зөв зүйлээ бүтээж ийн гэж үздэг. Яг үнэндээ болтой. Гэвч тэр чинь уур бухимдал гаргаж байгаа нь зөв зүйл биш. Уур бухимдал гаргаж байгаа нь өөртөө сайн зөв зүйлийг бүтээж байгаа шийдвэр биш байх юм. Нэгсэн уурсан хүн бол хамгийн түрүүнд өөрийгөө л хорлоо шүү дээ. Тэ? Уурсан хүн бол хамгийн түрүүнд тэр ууранд нь хэн өртдөг гэхээр өөрөө өртнө. Тэр уурсан ууранд нь хамгийн түрүүнд хэн хохирдог гэхээр өөрөө хохир. Өөрөө л хохирдог. Өөрөө одоо маш их дотоод сэтгэл нь шанална. Дотоод сэтгэл нь хатаа орсолд автах тэр уур хорсолд автаж дотоод сэтгэл нь зовно. Тэгээд одоо эрүүл ухаанаа алдна. Тэрний дээрээс одоо өөрийн бие организм хүртэл одоо өөрчлөлт гарч ирдэг юм. Бие организм хүртэл их уурлаад ингээд байхад зүрх мата болно. Судсан их агшин. Ходоод модон тий. Ингээл ерөөс уур гэдэг чинь ерөөс яаж ч бодсон хүнд одоо үгүй яагаад ч ерөөс яаль ч өнцгөөс нарсан хүнд тустай ерөөс байхгүй. Тэр уурсан бол хамгийн түрүүнд өөрөө л хохироод байдаг юм. Өөрөө л хохироод. Тэгээ уурлаа гэдэг асуудал шийдэгдэнэ гэдэг бол маш хэцүү шүү дээ. Асуудлыг бид нар тэр асуудлыг шийдэх арга зүгээр нь шийднэ гэхээс биш. Уурлаад асуудал шийдэгдчихдэг гэдэг зүйл ерөөс байдаг. Тэгэхээр нөгөөсөндөө тэр яагаад уур бий болоод байна гэдэг чинь биднэрт тэр нэг юмыг одоо бодитоор таньж мэдсэн тэр оюун ялангуяа тэр одоо өөртөө тустай байх, өөртөө хорлолгүй байх, бусдад хорлолгүй байх. Тэр одоо зүйлийг одоо ухамсарлаж ойлгож чадаагүй. Одоо хорог хэмнэл юм байна л та. Өөртөө тусуулна гэдэг яг юу хэлээд байгаа юм?
бусдад тусалах гэдэг яг юу хэлээд байгаа юм гэдгийг бид төдийлөнсө ухамсарлаж чадаагүйгээс болоод бусдад хорлож байгаагаа тийм ээ өөртөө тусуулж ийн гэж боддог тийм ээ. Өөртөө одоо туслах зүйлээ олж авч чинь өөртөө хэрэгтэй зүйлээ хийж чадж ийн гэж ойлгоод. Энэ ойлголт маань өөрөө маш тийм буруу ойлголт гэдэг байна л да. Энэ ойлголт чинь нэгсэндээ биднээсийг маш тийм өөрөө ирэхгүй сөрөг сэтгэл хөдлөлд автах тийм шалтгааныг биднэрт бүрдүүлж өгöd гэдэг. Тэр бусдыг үзэн ядах, бусдыг хорлох, бусдыг үл тоомсох энэ чинь бол ясаал юу байх юм бэ? Өөртөө хэрэгтэй зүйлийг бүтээж байгаа. Өөрийнхөө амар амгалан бүтээж байгаа ерөөсөө биш. За тэгээд тийм болохоор бид нар бол одоо тэр өөртөө туслах гэдэг зүйл яг юу яриад байна? Бусдад туслах гэдэг зүйлийг яг юу яриад байна гэдгийг ухамсарлаж ойлгоод тэгээд өөрийнхөө бие их сэтгэлийн үйлдэлийг одоо ухамсартайгаар эрүүл ухаанаар дээрэс нь бусдад хорлолгүй болж өгвөл тэр бусдад тустай байх тийм үйлдэл одоо энэ өөрийнхөө бие их сэтгэлийг оруулах нь хамгийн зохистой юм аа гэж. Энэ нь өөрөө өөртөө ч амгалан бүтээж байгаа. Бусдад ч амар амгалан бүтээж байгаа. Тийм үйлдэл юм аа гэж. За тэгээ хамгийн гол нь тэр эрүүл ухааныг алдахгүй байхад л одоо чиглэгдээд шүү дээ энэ бүхэн ч тийм эрүүл ухааныг алдахгүй байх чиглэгдээд. Эрүүл ухааныг алдаад ирэхээр л бид нэр одоо маш тийм эмх замбараа үзүүлд орж ирж шүү дээ. Тэр эрүүл ухааныг л алдаад ирэхээр нөхцөл байдал ойлгохоо болоод ирнэ. Арга зүг олохоо болоод ирнэ. За тэгээд орчноо анзаарч чадахгүй болоод ирнэ. Юм бодитоор харах чадвар нь сулраад ирнэ. Сэтгэл хөдлөлт автах тэр байдал нь улам даамжраад ирнэ. Тэр эрүүл ухаан гэдэг зүйлийг алдахгүй байхад хамаг юм чиглэгдээд шүү дээ тийм ээ. Эрүүл ухааныг алдаад ирэхээр өөрийгөө ч хорлоод бусдыг ч хорлол тэгэл ерөөсөө бүх юм оронгороо иргэд. За тэгээ өнөөдөр бас сэдвийн явдалд орох юм. Намаа энэ хүргээд ингээд өндөрлөё гэж бодож байна. Тэгээд анхаарал тавьсан бүхэн хүмүүстээ маш их баярлалаа.